Монголын үндэсний музейгээр жилдээ дунджаар 60 мянга гаруй жуулчин иргэд оюутан залуус үйлчлүүлдэг. Тэдний тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, хүндрэл бэрхшээлгүйгээр үйлчлүүлэх боломжийг нь хангах үүднээс 50 улсын Тайпейн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх төслийг хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёл боловсролыг хүртэх хэрэгтэй. Засгийн газрын ордноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хүртээмжтэй болоогүй байхад үндэсний түүхийн музейн үе таалга нээлттэй болж байгаадаа талархаж байгаагаа тэд илэрхийлж байлаа. Төслийн хүрээнд музейн гадна талбайн төгсчлтийг хийж шатыг налуу болгож тусгай бариул хийсэн байт. Мөн музейнийг давхарт байрлах ариун цэврийн өрөөг тогтчулжээ. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан гасан. Хуулийн 37 дахь зүйл дээр бол хөгжлийн бэрхшээлтэй хүн бол соёл урлагийн хүртээмж, музейн хүртээмжээс бол хүртэх хэрэгтэй. Тэрийг үзэх, бусдын адил мэдээллээр хангагдах. За музей үзмөрийг бол хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан хүртээмжтэй байлгах гэсэн ийм эрхцэл зохицуултыг хийж гисэн байдаг. Тухайлбал одоо өнөөдрийн байдлаар бол орчны хүртээмжийг бол бий болгож байгаагаараа сайшаалтай. Цаашаа бол одоо энэ музейн үзмөрийг хөгжлийн бэрхшээлтэй хүн үзэх хүртээмжтэй мэдрэх тэр боломжийн нөхцөлийн авах хангах нь бол дамжиггүй гэж итгэж байна. Соёлын үеиг бол нийгмийн бүх гишүүдтэй хуваалцах, хүртээмжтэй байх талаар бол маш их анхаарч ажилладаг. Тайвны зүгээс энэ асуудал маш их анхаарал тавьж ажилладаг юм аа. Тийм учраас үндэсний музейн одоо захирал Сүхбаатар дараа бол бидэнтэй хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлэх гэсэн санал тавьсан. Үндсэн дээр бид нар энэ төслийг дэмжиж хамтарч хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо музей үзүүлэх энэ боломж хүртээмжийг дээшлүүлэх тал дээр одоо хамтдаа ажиллая. Тэгээд одоо энэ төслийн үнэнд одоо юуны өмнө бидэнд 7.8 сая төгрөгийн ихний ээлжинд хөцөлтгөө тусламжаар энэ гадаах орчин, за ноёл, энэ хаалга гих мэтлээ одоо засварын үйл ажиллагаа гүйцэтгэхэд туслалаа. Цаашид музейн гол шат болох 1-2 дугаар давхарт гарах шатыг тэрэгцэртэй иргэдэд зориулсан байдлаар засаж анслах зэргээр музейг бүхэлдэн тэрэгцэртэй иргэдэд бусдын тусламжгүйгээр явж үзэх бүрэн боломж бүрдүүлэхийн төлөө үе шаттайгаар ажиллах юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хийгдсэн эдгээр тогтчлтууд музейгээр үйлчлүүлж байгаа өндөр настан, жирэмсэн эхчүүд, хүүхдэд тэрвэрсэн ээжүүд ч давхар ашиглах боломжтой юм а.